Эрдэнэ Наяр дараас асуулт асуух юм. Өмнө одоо түрүү жил бид нар 5 толгой төрш компанид ажлын хэсэг байгууллагад ажиллахад танаа үйлдвэр дээр 1000 орчим ажилтан албаагчид ажиллаж байсан. Эдгээр одоо ажилтан нар маань одоо ажиллаж гин үү? Сая таны одоо хэлж байгаагаар бол манай үйлдвэрлэл төр зогссон байгаа гэсэн юм зүйл хэлж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс маань ажиллаж гин үү? Бид бас одоо энэ үйлчлэлтэндээ бэлдээд бас тодорхой хэмжээний одоо бас энэ төлөө нөөсөө бэлдээд ингээд үйлдвэрлэлээ байж ах нь бараг зөв ингэж санагдаж байна. За ер нь бол тэгээ бас нэг саналаа хийлэхэд төрийн өмчийн компаниар ер нь заавал энэ сайжруулсан төршийг үйлдвэрлэх заавал шаардлагатай юу? Яагаад тэгэхээр төрийн өмчийн байгууллагуудаа хяналтан дээрээ бол юм асуудалтай байна гэдгийг бол бид нар олж тогтоож байна. Өнөөдөр энэ төрийн өмчийн байгууллага төлөвлөлт гүйцэтгэл энэ хяналтынхаа байгууллагууд дээр бие биендээ хяналтаа сайн тавихгүй байгаас болоод өнөөдөр энэ ахуй хэрэглээний түвшин дээр гангийн одоо зориулттай мидлингээ ашиглагдсан. Үр дүнд нь болоод маш олон хүний амь нас эрүүл мэнд одоо хохирцсон ийм одоо асуудал үүссэн байна. Дээрээс нь одоо энэ одоо өртөг зардлын хувьд болохоор ерөнхийдөө гарч болох зардлаасаа бараг 3 дахин илүү зардлаар энэ өнөөдрийн төсөл босчлоо гэдэг энэ тооцоог бол гаргаж байгаа. За хариуцлагын асуудал бол энэ одоо нэлээд одоо сүүлд бас яригдаж болно. Одоо бид нар бол энэ жил үйлчлэлтэндээ бэлдэх ёстой. Одоо 100-ны дэлгэр цаг дээр түүнээ зориулаад бид нар одоо энэ юу одоо энэ өвөлдөө бид нар хэрэглэх вэ гэдэг дээр өнөөдрийн энэ хурал одоо анхаарал төвлөрж байгаа. Тэгэхээр амар түвшин дараагаас асууя. Нийслэлийн хэмжээнд одоо энэ үйлчлэлтэндээ бэлтгээд одоо бид нар хүүх нүүрс одоо гаднаас захиалж байгаа юм байна. Хэдийн хэмжээний хүүх нүүрс захиалж байгаа юм. Тэрийг ер нь заавал бүгдийн тиймээ гаднаас авах ёстой мó. Энд ерөөсөө нэг хоёр л зүйл болоод эсвэл төрийн өмчийн байгууллага үйлдвэрлэж идэг. Үгүй бол гаднаас захиалж идэг. Яагаад энэ Монгол үндэсний үйлдвэрлэж болдгүй юм бэ? Үндсэн хуулиараа энэ хувийн өмч хөрөнгийг хамгаална гэсэн бид нар энэ үндсэн хуулийн заалт байж байна. Тийм болохоор бид нар компани хувийн хөвшлүүдэд дэмжиж үндэсний компаниудыг үйлдвэрлүүлэх боломжийг олгомоор байна. Одоо энэ нийт одоо гаднаас захиалах гэж байгаа энэ хүүх нүүрснийхаа тодорхой хэмжээ нь магадгүй 20%, 10%, 30%-ийг нь Монгол компаниудад өгмөр байна. Энэ Монгол хүний эрүүл мэндэд нийцсэн Монгол одоо яг хүний одоо онцлогт тохирсон үйлдвэрлэлийг монголчууд бид нар л үйлдвэрлэнэ. Өнөөдөр бид нар Монгол компаниудад дэмжинэ гэж байгаа бол энэ ерөөсөө Монгол хүүхдийн амруул хоол холбогдож байгаа хэлбэр шүү. Энийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Өнөө жил бид нар яаралтайгаар гаднаас захиалж байгавч дараа жил бид нар дахиад энэ одоо сайжруулсан түвшийг хэрэглэнэ. Тэр үед бол Монгол компаниуд хөл дээрээ бат нут зогсцсон, үйлдвэрлэгч болцсон, төдий хэмжээний одоо хагас их найд төвөргөний одоо үйлдвэрлэлийг дотооддоо үлдээсэн ийм одоо нөхцөл байдлыг бид нар энэ жил бас бий болгож авах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ тал дээр бол манай бас энэ нийслэл засгийн газар бид нар бүх төвшөндөө энийг анхаарч бодлогоороос дотоодын компаниудаа 20%, 30%-ийн чөлтгөө үлдээх тал дээр ажилламаар энэ та бүгдийн санал ямар байгаа вэ? За манай Монгол улсад яг өнөөдрийн байдлаар хагас коксын үйлдвэрлэж чадах хэмжээнд баригдсан бол ганцхан компани байгаа. За энэ бол Хятадын 100% хөрөнгө оруулалттай Ян Сардаг гэдэг компани байгаа. За мөн Шадар сайд дээр бол 2 одоо хагас кокс үйлдвэрлэх чадвартай энэ компани удирдлагыг бол уулзуулсан. За хоёулаа бол гадны хөрөнгө оруулалттай ийм компани байгаа. За энэ уулзалтаар бол нэг компани нь бол ашиглалтанд орох боломжгүй. Ойролцоогоор нэг 2-3 жилийн дараа үйлдвэрлэж эхэлнэ. За түрүүн миний хэлдэг Ян Сардаг хөрөнгө оруулалттай энэ компани бол энэ жилээс бол зөвхөн 10-20 тонныг бол туршилтын хэлбэрээр бол үйлдвэрлэх боломжтой. Дараа жилээс бол ингээд 200-аас 150 тонныг бол үйлдвэрлэх боломжтой гэдэг бол мэдээллийг бол Шадар сайдад бол хэлсэн байгаа. Ямар ч юм бол нийслэл бол хамгийн түрүүнд энэ хагас коксыг судлахтаа бол ингээд дотоодынхаа нэгжүүдээс бүгд судалгааг нь эхлээд тэгээд ингээд явсан байгаа. За тэгэхээр бид нар засгийн газрын урт дунд хугацааны хөтөлбөрүүд гаргаж байгаа. Энэ нь бол энэ хөтөлбөрийн дагуу бид нар дотоодоосоо ийм стандартын дагуу ийм одоо бүтээгдэхүүн авна гэсэн ийм урьдчилсан захиалга төрүүлээд 1-2 жилийн өмнө зарлагдж исэн ийм мэдээлэл үйлдвэрлэгч нарт
одоо үйлдвэрлэх урилга хургуулж исэн ийм зүйл байгаа юу? Бид нар одоо энэ юуны төлөө төлөвлөдөг улс орн билээ. Тэгэхээр энэ төлөвлөж байгаа бид нар ард иргэдтэй нээлттэй мэдээлээд зарладаг болвол та бүгдийн одоо хэлж байгаа шигчлэн яг одоо үзэхэд тийм л үйлдвэр одоо хүчин чадал байна гэхгүй нөхцөл байдал бол сайн байх болцоотой. Тэгэхээр цаашдаа бол эргэжилд ийм бүтээгдэхүүн бид нар одоо хүлээж аавна гэдэг одоо энэ урьдчилсан захиалгыг өгөх энэ боломж болцоогоо та нар юу гэж харж байгаа вэ? За бослог магшин асуултанд хариулъя. За манай ажилчдын тухайд гэвэл ажил хүлээж авахд 2000 орчим ажилтнтай байсан. За төвийн үйлдвэрийг хаасан. За зүүн үйлдвэрийнхаа техник технологийн шинжилэлт тулгуурлан тооцооллыг хийгээд ер нь бид цаашдаа 1000 орчим хүнтэй цаашдаа үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулаад боломжтой юм байна гэж үзсэн. За 1000 ажилтан бол байж байгаа. За сарын хугацаатай бид одоо нийт ажилчдаа амраас нь засвар шинтгэлийн ажилд одоо ажилчид маань бас хэвэн ажиллаж байгаа. За энэ дотоодын аж ахуй нэгжүүдээс хайсан үгээд янз ирдэг гэдэг бол төсөл нь ингээд явж байгаа. Монголд явж байгаа ганц одоо том төсөл бол энэ багангад баригдаж байгаа. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа ажиллах болоогүй, ашиглалтанд ороогүй. Дөнгөж 100-ха байршуулад ингээд явж байгаа газар байна. За бөөрөлжүүдийнхэнтэй үйл бас бид уулзсан. Эднийхэн бид ийм төсөл эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдэг. Ер нь таны хэлж байгаа шиг за дотоодын компаниудад ерөнхийдөө бас энэ зүйлүүдийг бид хэлсэн байгаа. Дотооддоо үйлдвэрлэж байвал энэ бол тантай санал нэг байна. Дотоодынхаа бүтээгдэхүүнийг бид эрчим хүчний нүрсийг одоо чанарыг сайжруулж энэ хөх нүрс хагас коксыг бид хэрэглэх ёстой. За Багнуур Эрдэнэс Монгол харьяанд одоо Багнуурын уурхайг түшиглээд хэзүүн боловсруулагдаад ингээд засгийн газрын тогтоол гарцсан бас төрийн нэг төсөл ингээд яваад эхэлж байгаа үйлдвэр технологийн паркийн хүрээнд. Хойштой шийдвэр яаж гарахыг бол би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бидэнд одоо нэг 40,000 орчим мэдлэнгийн нөөц байгаа. Энэнгээрээ одоо бэлтэн. Хэрвээ ойрын хугацаанд одоо шийдвэр өөр тишээ гарах юм бол хуучин мэдлэнгийн түвшээрээ бид одоо үйлчлэлийн бэлтгэл ажлаа хангаад явхад техникийн болон үйлдвэрлэлийн процессд бол алдаа тогтгол гарахгүй. За бид яг одоогийн байдлаар бол одоо 40,000 мэдлэнгийн шахмал түвшээ үйлдвэрлэнэ гээд за үйлдвэрийн техник технологийн хувьд бол одоо бэлэн байдал хангагдаад ингээд явж байгаа. За үндэсний хорооны шийдвэр гараад манай төлөөлөл удирдах зөвлөлөөс шийдвэр гарсны дагуу бид бол яг одоогийн байдлаар худалдаж авнаа гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Энэ шахмал түлш өөрөө маш сайн түлш. Энэ түүхэн үүргээ гүйцэтгсэн. Бид яг энэ чанар стандарт одоо яг энэ Монголд мөрдөгдөж байгаа энэ стандартын таазандаа тулчаад байгаа байхгүй. Энийг илүү сайжруулахад юу хэрэгтэй вэ гэхлээр дараагийн шийдэл маань хөх нүрс хагас коксл гэж харж байгаа. Түүнээс өмнө явж ирсэн өмнө 5-6 жилийн түүхийг одоо стандартыг бууруулахгүйгээр бид